итгэхгүй байдгүй. Та амьдралыг сөргөөр хардггүй. Ийм асуултуудад хариулаач гэх юм бол ихэнх нь л тийм л гих байх. Тэгвэл ямар хүнийг муу хүн гэдэг юм бэ? Бодлоо хэлдэг, булгаа хийдэг, зүтгийг хүчээр хийлдэг, архитаар суудаг, амьдралдаа арчаагүй тийм хүмүүсийг л муу гэдэг. Гэвэл нийтлэр муу. Гэтэл нөгөө талаар хамгийн муу юм бол өөрийгөө үзэддэг. Өөртөө хайргүй хүн. Өөрийнхөө амьдралд хайртай биш, өөрийнхөө ирээдүйд итгэж найддаггүй, өөрийнхөө эх орны ирээдүйд итгэж найддаггүй, өөрийнхөө амьдралаас гэрэл гэгээтэй зүйлийг олж харахаа болсон, өөрийгөө дандаа зүгтдэг, өөрийгөө дандаа гутаадаг, өөртөө итгэдэг, өөрийгөө доош нь хийдэг хүн бол энэ хорвоогийн хамгийн муу хүн. Яагаад муу вэ? Таны бодол сүрэг байх тусам таны уураг тархич нь дандаа айсан, нэмээсэн, түгшсэн, салгалсан, хямарсан, гутарсан, гонсон л мэдрэмжийг зөвхөн тээдэг бол зөвхөн таны бодол тийм л бол та таван цул эрэхтэн дотоод эрэхтнүүд чинь эзэж ирүүл байх юм шиг байна. Намайг ингэ хэлэнгүү танд нэг бодол төрнө. Энэ юу вэ? Наадах чинь тэгээд ирүүл ийм үзэл бодолтой, ийм оюун санаатай хүмүүс ирүүл байх боломжгүй болвол монголчууд ирүүл хүн нэгч байхгүй юм биш гэж надад хэлж магадгүй. Бараг л үнэн. Энэ олон мянган хавдартай хүмүүс, энэ олон мянган тулаа өвчтэй, сахарын өвчтэй, зүрх судасны өвчтэй, энэ олон сэтгэл зүйн асуудалтай хүмүүс юунаас болоод ийм өнгөг өвчин тусаад байна вэ? Энд олон хүчин зүйл шалтгаалж байгаа юм дотор. Одоо тэгэл нийгмийн, улс төрийн, за тэгэл янз янзын хүчин зүйл ядуурлын ингээл байгаа боловч хамгийн чухал нь бид нэр өөрийгөө удирдах чадамжаа алдсан. Бид нэр хамгийн үнэт зүйл болох дархлаагаа алдсан. Бидний дархлааны эсүүд өөрийгөө эсэгч танихаа болоод өөрийнхөө дархлааны эсрэг дархлаанд байлдаад эхэлсэн. Эннээс болоод бүх өвчин эмгэг дотрийн өвчний шалтгаанууд, уурэг тархины, оюун санааны сэтгэл зүйн эмгэгүүдийн шалтгаанууд бүгд эндээс үүсэж байгаа. Тэгэхээр иргэн баян бол улс баян гэдэг шиг иргэн юугаар баян байх ёстой вэ? Мөнгө, төгрөг, эд хөрөнгө гэхээсээ илүү оюун санааны үед сэтгэлийн амар амгалангаар баян байх ёстой. Би 4 дипломтой хичнээн олон тэрбум төгрөгтэй сайн сайхан амьдралтай хүн амиа хорлож өгч байгааг харж байна. Тэр хүн яагаад тэгж байгаа гэхээр утга учраа алдсан. Хүний амьдралын 3 хүчин зүйл дээр тогтно л гэдэг юм л да. Хоолн дээр тогтно. За хоол идэхгүй л өчгүй шүү дээ. Суухгүй бол болохгүй. Нойрон дээр тогтно. Та 14 хоног унтахгүй байхад зомби болно шүү дээ. Таны оюун санаа ерөөс ажиллахаа болно. Та ямиг тогтоохоо болно. Та ер нь юм төвлөрч чадхаа болно. Нойргүй бол аюултай. Ингээд дархлааны систем унан, муудна ингээд та өвчин юм болох магадлал, халтур авах магадлал хамгийн өндөр гэж. 3 дугаарт нь хамгийн чухал хүний хамгийн чухал юм чи утга учир шүү дээ. Амьдрах утга учиргүй би яаж амьдрах юм бэ? Юуны төлөө амьдрахаа мэдэхгүй, яаж амьдрахаа мэдэхгүй, юу гэж зорихоо мэдэхгүй, өөрт нь юу үнэтэй, юу үнэт зүйл болохыг ойлгохгүй байгаа хүн яаж амьдрах юм бэ? Эннээс үүсээд утга учираа олоогүй болохоор хүн нөгөө нэг допамины эрэлт хатаал, тэгээл нөгөө арх угаал, нөгөө тамхиа татаал, нөгөө хар тамхиа хэрэглээд ч юм уу цавуугаа өнөрлөд болохгүй зүйлийг хийгээд ингээд тэрнээсээ нэг үл ялэг төр зургийн допамин аваад ингээл өнгөрдөг. Монголчуудын бидний хөгжихөө болцсон гэж яриад байгаа. Хүн болгоны шүмжлээд байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр бидний сэтгэл зүйн хөгжил, сэтгэл зүйн боловсрал, өөрийнхөө амьдралыг үнэлж байгаа үн цэний асуудал маш их тутмагшилт орсноос л энэ асуудлууд үүсэж байгаа шүү дээ.